Тэгээ сая нэг сүлжээ унгаагаад таслаа ичглаа. Тэгээ манайха ахаа ширлээ түгээгээд өгөөрөө. Бүгдөө ширлээ түгээгээд өгөөрөө. Тэгээд сая унгаачлаа. Сүлжээ унгаагаад байна. Сүлжээ унаад байна. Унгаагаад ч яах вэ? Тэгээд яриагаа үргэлжлүүлээ. Тэгээд чи нөө нэг сая засгийн газрын хоёул ярьж байлаа шүү дээ. Ингээд гай болдгоо байвал болчих гээд байна гэдэг. Энэ бол угаасаа ингээд товчхон ярил ер нь зүгээр хүний амьдралын асуудлыг шийдэж өгөх гэж байгаа нэртэй тэр салбарыг одоо тэр зүйлийг ингэж өөрийнхөө эрх мэдлийн доор ингэж хаачаад боомлчоод хураачаад тэгээ үүдээ тэрээр ингээд хэдэн 10 жил давнан ингээд бизнес хийгээд мөнгө хийгээд идэх гэж болохгүй. Тэгэхээр энийг боловлох хамгийн одоо үндсэн суурь сэтгэлгээ бол хүмүүс зүгээр төр бидний асуудлыг шийдэх ёстой, төрийн хийх ёстой, тэгэх ёстой гэдэг сэтгэлээс хамгийн түрүүнд салах ёстой гэж бодож байна. Тэгээ одоо сая энэ манай энэ оюун ерөнхий сайд чинь 0 эрдэнэ чинь юу яагаад байна шүү дээ. Би 14 мега төсөл явуулах гэсэн чинь би ингээд хийх гэсэн чинь ингээд намайг унчаар энэ баг би явахаас өмнө л гэсэн юм яриад байна шүү дээ. Энэ дэр юу гэж бодчиход. Гэхдээ яг тэр нь бол хүн гэдэг бол төр зурих, төр гэдэг мөнхийх. Тэгэхээр одоо юу гэдэг ингээд ганцхан тэр хүнээс хамаардаг одоо юм гэх юм бол тэр хүн ч одоо дарга сайд байж болно. Гэхдээ тэр хүн ч одоо хаан биш, заам биш, юу ч биш байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд энэ бол зөвхөн үлгэр нэгдүгээр. Тэгээ хоёрдугаар тэр мега төсөл гэдэг чинь мега хулгай гэж яриад байгаа үгүй. Одоо яг дундаас нь хэдийн төсөл тавиад, хэдээр нь ажил хийгээд, хэдээр нь завчих гээд байгаа. Одоо юу гэдэг Монгол улсыг дахиж хэдэн дөрөвний өрөнд оруулах гээд байгаа тийм ээ. Манай эдийн засгийн чадамж ийм сул байгаа. Тэгээ одоо тэгээ угаасаа нөгөө нүүрс мөрснийх нь өмнө унтсан төсөн мөсөн тасарсан эдгээр бол харчаагаа алдсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг мега төсөл мөслийг ийм үлгэр яг л айгүй олон мангасын үлгэр нэг нэгээр нь ээлжиж яриад ингээл хүмүүсийг төрөвдүүлэл ингээл гэсэн юм байна л дээ. Гэхдээ энэ бол яг энгийн ориулгын төв бол их амар итгэхгүй байгаа гэж би бодож байна. Зөв. Ард нь элбэгдөрж байгаа, МСС байгаа гэж. Чи элбэгдөрж гэдэг хүнээдээ таарч ирсэн үү? Тэр хүний тухай мэдгүй үү? Таныг мэддэггүй тэр хүний тухай. Манайхан ч одоо тэр нэг юм наадмаар гарч дэвдэг нэг юм байлаа. Амхан нөхөрч гэдэг юм уу эсвэл одоо гүзүү гүрч гэдэг юм уу эсвэл тарвагч гэдэг юм уу одоо янз янзаар тэр нөхөрч яриа шоолол мим зэм хийгээл тиймэрхүү л төрсөн мэдэн шүү дээ. Тэрнээс яг яг боддоор нь би харж байгаагүй. Тэгээ яг энэ дээр яг миний зүгээр нэг бодол байгаа нэг антиферм гэж зохиол тэр гахаанууд нэг амтнууд нэг хүмүүсийг зайлуулж явуулчаад гахаануудыг төрийн тэргүүнд тавьсан чинь нөгөө гахаанууд чинь snowball гэдэг гахаага хөөж явуулчаад тэр чинь гайгүй зүг бодлого явуулаад гахаа гэдэг шүү дээ. Тэгээ тэнгуутаа ингэ дараа нь тэрний тухай 9 шидийн нөгөө нэг юм хар домог үлгэр зохионгуудаа тэгээ тэнгуутаа юм нэг хүмүүс муухай юм болох болгонд snowball-аас боллоо. Snowball ирэх гэж байна. Snowball ирэх гэдэг байгаа учраас ингээд snowball гэдэг. Одоо сүлээд эпи сайхан бэлэг баяр цагт тэгээд одоо хэм бэлэнд сахал юм тэгээд хайш нэг юм тэр мангас гэж байгаа л нэг хулгайчиг бариараа гэж орилж байгаа хамгийн том хулгайч гэдэг агаар гэж байна. Энэ авилгатай яг тэмцэхжсэн чинь манай ерөнхий сайд том авилгачдыг устгах хичээсэн чинь гэж тэгээд ярьдаг штэ тий. Тэгээд тэр энэ авилгатай тэмцэх үйл явц манай хүнээс шалтгаалдаг юм шиг байгаа тий. Одоо байгаа төрийн тогтолцоонд бол үгтэй нэг хүн тэр авилгатай тэмцэх ямар ч боломж байхгүй. Ер нь авилга хулгай гэдэг юм ингээд үүсэж бий болж байгаа тэр учир шалтгааныг одоо юу гэдэг эхлээд зохицуулахгүйгээр зүгээр ингээд наан харагдж байгаа ингээд үр дүнтэй ингээд тэмцээл ингээд тэмцэж байгаа дүүр зүйлийг зөвжиг тавиад тэгээд ах ингээд энэ үлгэрт бол автхаа болох хэрэгтэй гэж бодож байгаа. Угаасаа шалтгаахгүй асуудал. Тий. Энэ угаасаа төр дүнж төвлөрөх тусмал авилгад байж дарамжтай чи татрын мөнгө тэрийн задлах шаардлага. Яг энэ дэр нэмэт нэг юм хэлчихэд одоо ингээд байгаа ингээд одоо авилгачдын хөрөнгийг хураах хууль. Тийм баялагын сангийн хууль ч гэдэг. Ингээл нэг юм ихчээсэн ч өстой ингэчлээ. Хуулийг засгийн газар баталдаггүй маа. Хуулийг их хурл баталдаг. Их хурл ч хууль тогтоох дээд байгууллага ард түмнээс сонгогдсон гишүүд одоо төлөөлөлтөд дамжуулж ингэж явдаг болохоос биш гүйцэтгэх засаглалын тэргүүн тэнд одоо хууль батлах үгүйг шийддэггүй маа. Нэгдүгээр. Тэгээ хоёрдугаарт миний хувийн хардлага бол юу гэдэг энэ хууль бусаар хөрөнгө хураах хууль гэдэг бол манайх шиг ингэж хууль тэгш бус үйлчлдэг хэн одоо улс төрийн одоо өрсөлдөгчөө амнах хэрэгсэл болгож ашигладаг ийм оронд толол зүгээр магадгүй тийм хууль баталсныхаа дараа зүгээр энэ засгийн одоо шудраг бусын эсрэг дуурсан хэн нэгэн мөнгөтэй ч юм уу хөрөнгөтэй хүнийг одоо хоослох тийм зүгээр тийм зорилгоор л баталж байгаа. Эдгээр угаасаа тийм сайн юмны төлөө толгойн ажилтдаг хүмүүс биш харин муу юмдаа бол өстой гаргуу цай ажилтдаг.
Тэгээ яг сайн нэг юун дээр чи ярьж юу энэ баялагын сандаа ингээ мөнгө хөрөмтлүүлэх гэсэн сард нэг жилд нэг 200-300 мянган төгрөг аваад амьдрал сайжрах одоо яах вэ? Гэхдээ одоо энэ дээр бол ингэж бодчих. Бид нар чинь зүгээр хөдөлмөрөөрөө ингээд өөрөө өөрсдийнхөө одоо ингээд ер нь ажил гэдэг чинь зүгээр юу биш шүү дээ. Зүгээр л нэг одоо юу гэдэг хоногийн хоолой залуудад хэрэгсэл биш шүү дээ. Бид нар ингээд хувь хүнийхээ онцлогт одоо юу гэдэг би юунд авьяастай юм, би юунд чадвартай юм, энийг ашиглаад ингэж хөгжөөд, ингэж сайжраад, ингэж дэвшээж гэдэг юм уу те. Ингээд хийж байгаа ажилласаа таашаад авч хийж бүтээж байгаа зүйлээсээ алж байгаа л бид нар ч одоо амьдрахыг одоо өртөл болгодог тийм хүмүүс одоо ялангуяа залуучууд. Тэгэхэд зүгээр л нэг юм газрын хэвлэлд ор байгаа ингээд одоо баялагч юм уу те ингээд тэрийг одоо нэг ухаж гаргаад гадагшаа заргаад тэгээд одоо мөнгөнд төрлөө орж ирээд дөнгөдөө нэг бидэрлүүд харааж өгөөд бид нэг одоо нэг амруу ингээ хоол халбарчихыг хүлээж байна. Тийм юм бол ерөөсөө байхгүй. Угаасаа тэгэж одоо газрын баялаг инглээ тэглээл гэдэг яг үндэ одоо тэр нүүрс мөрсний чинь үн яаж унаад байгаа юм бэ? Чинь ингээ дэлхийн ертөнцийн чинь хаашаа яваад байгаа юм бэ? Бүтэлтэй талаас сайн ойлгохгүй болохгүй байна. Тэгэхээр энэ нэг юм бэлэнчлэх сэтгэлгээс нэг дээрээс салах хэрэгтэй гэж байна. Би заримдаа боддог байхгүй. Энэ тэгээ баялгаа авъя гэдэг байгаа нөхдүүдэд хэлээдэг байхгүй би. Баялгаа авъя гэдэг байгаа хүмүүст нэг хэлээдэг байхгүй. Та нар нэг л юм бодчихоо юу яа. Бүгдөө очиод хоортор те машин дэвтгээ очиод тэр юмаа тэнцээгөө хуугаад авчихаа. Ядаргаатай энэ тэрнээс олж хэрүүл хийгээд тийшээ явахын тулд нэг машин хөлсөх хэрэгтэй болно тийм үү? Түлж гарна. Баярлалаа. Тэгээд тийм үйл явдал болох учраас би тэгж хүсэдэг байхгүй. Тэгээд хүмүүс тэр баялгаа аваа маа гэдэг хүмүүс тэгээд шоодоо модатаа очдөг юм уу? Яг нэг юмтай очичмоор байгаа юм. Апараг бол очиод авал та. Тий, яшиг ядаргаа тэгээд тэгэл нэг юм хамгаалаад мамгаалаад тэгэл одоо би чинь тэр эмсээс оож байгаа гэдэг хүн ерөөсө танихгүй ерөөсө таарлаж байгаа ч хөө айлбагт бол нэг намайх болохоор бид нар бол таарлаж исэн. Гэхдээ одоо өнөөдөр ахын 50 хүрч байгаа. Өнөөдөр хин нэг хүн баймааргүй байна. Өөрийнхөө төлөө амьдрал байгаа байхгүй юу? Айгуу зовлонтой. Тэр одоо нэг ийм бодлоо да. Одоо нэг байгалийн баялаг гэдэг уул уурхай одоо орлогч гэдэг юм тий. Тэр ер нь одоо тэндээс хизээ мөнгө олж гисэн юм бэ? Гэтэ мөнгө олж гисэн цагаас л Монголын ард түмэнд ямар ч хамааралгүй байсан. За нэг бол одоо юу гэдэг за тэр хувийн компани эзэмшээд өөрсдөө ашиг олоод явдаг юм байна. Чи ингээд бид нар хамаагүй гэж. Эсвэл юу гэдэг төр эзэмшилтэй авангуудаа тэрнийхээ олсон мөнгөөр нь ингээд тэнийг усан оргилоор амралтын хөшөө барьж байгаа. Угаасаа энэ чинь нөгөө нэг ирж яваа цаг гэдэг календар гарч ирсэн хэвээр шадуун авна уу, гутуун авна уу хамаагүй гэдэг. Яг тэрнтэй бол адилхан гэж бодсон. Тэгээд энэ татвараар гэдэг нөгөө хөөцлөг эзэмшил татвараар авдаг гэдэг шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ одоо бас лахад нэг юм болохгүй байгаа даа. Манай ерөнхий сайн ард түмнийхээ төлөө чин цогтой ингээд хүмүүст ингээд нэгэд тоглоод бүгд ажилд оролцохтой болчихсон юм аа. Орон сууц болж өгчээсэй гэдэг. Ийм юм одоо чи төрийн орон сууцд орох байж өгөө чи ийш орно. Энэ дэр бол одоо ерөн зүгээр юу хүний орон сууцны орхон битгий хэл хүнээр нэг тавг хоолнд даалгачаар нэг цаанал нэг өртөө үлдээд байгаа юм шиг санаа зов хэцүү байдаг ч яг би мэдээс зарим мөнгөгүй дэ найзуудаараа ингээд даалгаад нэг хоол моолох болоод би уун л да юм. Гэхдээ тийм нэг өлн байж юмсан болохгүй хүн ингээд өөрийнхөө амьдралыг авч ингээд эрх чөлөөгөөч хариуцлагаач ингээд тэмцүүл одоо ингээд өөрөө хариуцлагатай нэг жингийн тухайн яг хоёр тал тэнцүү байж байгаа нэг зоосны хоёр тал шүү дээ. Тэгэхээр ингээд ийм ямар нэгэн байдлаар бусдаас хамааралтай өөрөө миний ах уу, миний амжиргаа, миний идэх хоол орон сууц те энэ зүйл ингэж бусдын иргэшээс хамааралтай байдаг гэдэг нь өөрөө юм бол хязгаарч юм бүхэн зөвшөөрч чадахгүй. Бүхэн зөвшөөрөх боломжгүй тийм боломжтой зүйл. Одоо бол подкастууд гэдэг танаа үеийн бол нэгэн сайн мэдж байгаа гэдэг үү. Тэгээд нэг юм подкастуудыг яадаг аргач гэдэг юм подкастуудыг яаж таньж мэдээд подкастууд ер нь тэгээд хоёр хол юм байгаа. Хоёр хэн ч юм уу нэг ч юм зам. Бүгд хоёр нь зөрөөд байгаа юм чинь тэгээд энэ чи камер өмнө нэг юм яриад цаанаа нэг юм яриад одоо ингээд ирсэн намтны хүртэл ингээд болохгүй хүмүүс байж тань ганц нэг тийм ээ. За тэгээд одоо юу гэдэг цаатлын ингээд ухаал үзэх юм нэг хогоо хогийн өмнөд ингээд зөндөө байж идэг. Тэнгүүт
чи ингэ цагаатлахаар айгүй ингээ асуудал гэж бодож байна. Үг үрдэл хоёр зүрүүд байгаа хүмүүс. Чи 6 жилийн дотор 3 сургууль төгсөж чаддаг. 6 жилийн дотор үү. Огт одоо утгагүйгээр амар одоо сүмээр шиг юм хэлтэй ч юм уу гэж байна. Шааш болох. Тэрс яг одоогийнхаа юугаар хэцүүтэй. Иймэрхүү юмд итгэдэг хүмүүс байдаг. Тэгээд юу гэдэг одоо ингээд нөхдөр хамах ингээд зохион байгуулж байгаа ч гэсэн одоо бол тэтгэдэг манай нэг найз суцтай байна да. Одоо огцорсон юм биш үү? Одоо яагаад наана ингээд попрод байгаад байгаа ингээд. Чи юу гэж бодож байна? Ийм заяа манай ерөнхийдөө анх ингээд би ямар ч албан тушаалахгүй намайг нэг өндрөөр хүлээд хэрэггүй. Би банк ороод иш нар болохгүй гэж гарч ирсэн хүмүүс маань одоо ямар албан тушаалтай зүгээр итгүй ингээд огцор хөрөгдлөө өгөх чинь өөрөө ч амаараа хэлээгүй зүгээр ингээд хэвлэлээр нэг юм мэдээ явуулаад энэ жагсаалын ирч хүчийг сулруулаад тэгмүүд тэр хооронд дараагийн хороо найруулаад дахиад ингээд заваараад юм сэтгэж яхахыг үүсэхгүй байхгүй. Угаасаа бид ч одоо боовдуулж ханаагүй л байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр ер нь нэг юм хашрах хэрэгтэй. Хашрах гэж энэ хаширсан үнийг л хичнээн одоо боовдуулсан. Тэ. Эсвэл ингээд нэг боовдолтой араас дараагийн боовдол боо гэдэг ерөөсөө 5 сатаа одоо юу яагаад байна? Залуучууд нэг тэр одоо бүгдэн намын дараа жаргал сайхан хэлсэн шүү дээ. Нэг мөнгөн ойлголцсон чамдамхан юм яриад ахын. Энд чинь агуу гоё бүтээн байгуулга гоё явж ирсэн ерөнхий сайжтай гэл нэг тийм жижиг чамдам яриад нэг хүн оролцдог. Энэ бол бас явуулж байгаа айгүй том дамжлууд нэг гэж бодож байгаа. Бид нар одоо юу гэдэг нэр ерхий сайдыг хүртэл татаасан гэж байна. Тэр биерийнх нь одоо хэрэглээд шуусан гэж байна. Гэхдээ зүгээр ингээд яг надтай адилхан ч гэдэг юм уу эсвэл энэ тусч байгаа хүмүүс ч гэдэг юм уу эсвэл одоо зүгээр бодож явж байгаа нэг эдгийг хүнээс бид нар ч татвараа авахтаа болохоор дээрөнгөө авдаг хүмүүс. Ийм үгүй шууд дансын хаадаг шууд тэгээд юу гэдэг торгоол тавих. Тиймэрхүү юмдаа гасар сайн усан байж байгаа. Тэгээд яагаад тэр одоо миний төлсөн мөнгө тэр хийсэдийг бүгдийг хасах хэрэгтэй. Жамиг асуудал. Амар асуудал. Ихтэй нэг хүмүүс бол ойлгож байгаа зүгээр яг тэр цүнх мөхөн гэдэг бол яг худлаа залуу. Иргэний хараад хахад одоо юу гэдэг залуучуудын ирчийг унгаах юм гэдэг бол хүмүүс аягүй ярьдаг юм байна. Одоо ингээл юугаач мэдгүй бацаанууд. Үгүй ч одоо бид нарт яг алдах юм байхгүй. Одоо ингээд гэр бүлч байгаагүй байна. Одоо юу гэдэг төрөв мөрөв гэх ингээд яг бид чинь ингээд ногооноор байж байгаа юм. Хамгийн их алдах юм даа. Бидний хамгийн их алдах юм чи юу? Бидний одоо хүлээж байгаа бидний энэ насны амьдрал нийгэм баггүй. Тийм. Ерөөсөө бидний алдах ганцхан юм тэр учраас тэр алдах ганцхан юмныхаа төлөө одоо хүмүүс ингээд жагсаан гэсэн явж байгаа гэж байна. Хамгийн их алдах юм даа. Тэгээд хүмүүс ингээд залуучуудаа байлаа та нар ирээдүй шүү гэдэг юм. Би бол маргааш бас амьдрмаар байгаа. Өнөөдөр өчмөргүй байгаа байхгүй юу? Одоо ингээд ерөөсөө хүүхдс маргааш амьдрын би ч бас маргааш амьдрмаар байгаа. Тэрнийхээ төлөө тэмцээд байгаа юм л та. Яг бидний амьдрал дээр одоо юу гэдэг хөшөө залуу хүн ч юм аа насны хэлгээр хаваагаад янз бүр байна. Гэхдээ ингээд чи юу штэ. Яг л дэлхийн ертөнцийн чинь төлөвлөлтийн настай харьцуулахад одоо юу гэдэг. Ойлол одоо ингээд нэг залуу гоё хүн байгаад болохоор яг нэг үе юм уу шүү дээ. Нэг цаг үед одоо харьцуулах юм бол амар жижиг асуудал. Тэгээд тийм учраас хүн чи амьд байна уу чи амьд байна чи ажил ингээд амьдрах гэж үзэж чинь үзэж чинь тийм л бол энэ чинь тэр хүн болгоно хамаатай асуудал шүү дээ. Тэрнээс шиг ингээд тийм амар залуу хүмүүс ч хасаад одоо өчтөрөөсөө ингээд хөгшчүүднээс гэж тийм юм ерөөс баггүй. Уусаа ингэж нэг хөгшин залуугаар тацаж хуваагдах чинь хөгшөндөө ч ашиггүй залуудаа ч ашиггүй. Ер нь зүгээр л ийм цаанаас нь уус хүмүүсийг за одоо энэ сэдв дээр ингээд хэрэлж байгаа. Одоо энэ дээр хэрэлдээрээ гэдэг. Одоо дараа нь энэ дээр хэрэлдээрээ гэдэг. Ерөөсөө байнга тийм ингээд явж байгаа. Харлан бутрах заваа юм бол дандаа тэрэнд бол автах. Яг намайг бол муу либерал элдөө хоёроор л оролцдог юм л да. Тэр либерал үз би ч ингээс сонсоод хэрэгчлэн үзэлтэй юм байна. Тэгэхээр муу гомо гэдэг ер нь хэрэгчлэн үзэлтэй болохоор гомо болчих юм яаж юм. Мэдгүй намайг биш нэг амар гомочтой. Однод бол эсэргэл үзэлтэй. Зүүнний үзэлтэй. Тэгээд яг зүгээр би яагаад энийг асууж байгаа юм бэ гэхээр манай үеийн бол энэ либерализм дээр хэрэгчлэн үзэлтийг хараад гэж боддог юм шиг. Манай дээд үеийн хүн. Тэгээд та нар ингэж ярьж байгаа юм чөлөөтэй байгаа их чөлөөний үзэлтэй агуу тийм хариуцлагатай байгаа юмд агуу
тийм догт сэтгэлгээтэй байгаа бахархаад байдаг. Үнэхээр бахархалтай. Гэхдээ бидний хүүхднээс 14-5 тал бидний ачлалтаа залгасан. Тэгэхээр бид яг нөө юм үзээгөө явж байгаа 14-5 жилийн нас өнгөрөөд 30-аад наснаас эхлээд бидний сошиал ертөнцийн үзүүлэлтийг үзчихсэн анхаар наснаас. Гэхдээ ухаачраасаа гэж яг үздэг байхгүй. Тэгэхээр танд шиг юм залуучууд байгаа бахархалтай бай. Яг хөө тэр нэг юуны үгэн дээр либерализм гэдэг дээр бол би яг хоёр юм ярьж байгаа юм. Нэг нь болохоор энэ хүмүүс ер нь нэг гадаад өгч байгаа дург гэж шүү дээ. Монголоор яриач байна. За тэгээ хоёрдугаар нь яг үед ингээд одоо ингээд барууны улсаар удаадаг одоо үнцэн яддаг гэдэг нь барууны хуулга, барууны суртал энэ гэж нэг ус ажлын социализмын үеэс угаасаа хэрэгэлдэг байсан үг шүү дээ. А тэнгууд яхаа тэн дээр суурлаад ингээд шинэ үеийнх нь одоо нэг хүмүүсийг хангалтуулах нэг сэдвэл гарч ирж байгаа гэж ойлгож байгаа. А тэрнээс тийм учраас тэрнээс ч одоо юу гэдэг хүмүүс би зүгээр яг энэ дээр хүмүүс ингээд нэг ухаан удгийг авъя гэж ойлж илээ. Гэхдээ ингээд хүмүүс яг ухаан удгийг яг уурхаа ч юм уу те эсвэл худаг ч юм уу те юу гэдгийг ч одоо мэдгүй явж байгаа. Тий, тэгвэл нэгдүгээр хоёрдугаар тэгвэл тэрийг газрын зураг дээр бас яг заагаад нэрлэчихгүй болоос ховор болох гэж боддог. А тэгвэл яг тэр шиг одоо юу гэдэг либерализмынхаа тэр үйл санаа. Гэтэ эн чинь бас их хэцүү юм нэ орчин цагт зүүнтнүүд ч бас нэг либерал нам гэдэг нэрийн дор одоо яг тийм зүүнний үйл ажиллагаа явуулдаг ч юм уу. Тийм юм болоо орчин нэг нийт томьёо дээр ингээд хүмүүсийн оюун санаан дээр ингээд дандаа нэг юм хойдоо ухаан байлаа батан зуураад идэг тийм тэгэл ингээл нухаал хэлээл одоо юм хашаа хийж штэ хүмүүсээс. Тэгэл зүгээр яг ихэнх юм болоод тэр амар ингийн байдаг зүгээр нэг жоохон ухаан цуглаад маш ингийн байдаг. А гэтээ яг наан ингээл нэг юм төөрөлдүүлэл хүмүүс ингээл хангалтуулаад ингээл тэр нь тэгээд хин ашигтай байдаг. Гэсэн чинь 84-өөс нь орж явж байгаа. Тэр дээр яг ингээд нөхөр яг юм уу том ах гардаг байхгүй юу? Одоо би яадаа гэж бодчихсон залуучууд гарч ирээд үнэхээр бахархалтай. Одоо гүржид ирчлөөгөө алдчихад одоо бараг 500 тонн дээр чигсэж байгаа шиг байна. Ирчлөг хамгаалаад хамтдаа ингээд гарч ирээд зэдэг үнэхээр бахархалтай. Энэ үдэл санааны өөрчлөлт хамгаалах сэтгэхүйн талаас танаа их хэрэг байна. Өдрийн тэр хүүхдүүдийн хөргө өргөцсөн шүү дээ нүрээ даасчаад сайдаа хамгаалъя гэдэг тавууч. Байх тэгэл бас би ч гэсэн байсан бол хичээлсэн байна. Батнаа мөнгө аваад мөнгөний авцсан. Ажлыг хийх болохгүй гэсэн чи ирээд олон толгой юм асан. Уул нэгэд тэг чи зүгээр чимээг үхий ингээд нөгөө пэцаа бариад ингээд гоё зогсож байгаа мөнгө аваад явчихмаар шүү дээ. Тэгээд ирээд олон толгой юм асан гарч ирэх гэсэн боломжтой паниктал сонсон бодол орох гэж байна. Гэтэ яг нэг ингээд ер нь миний бодлоор ахуун төвшөнд шиг хитрхи нөө ядуурлалтай байгаа хүмүүс үеийн эрх чөлөөч гэдэг юм уу санаач гэдэг юм. Тиймэрхүү юм жоохон бодох тэмдэглэгүй болцсон юм бас байд юм шиг байна. Эсвэл одоо юу гэдэг тэр тухай ойлгоогүй өчтөр ялангуяа 10 жилийн хүүхдүүд аяг харагдсан. 10 жилийн хүүхдүүд. Тий 10 жилийн хүүхдүүд байсан шүү. Тэгэхээр тэдрэгч одоо тэр чинь юугаач бодож байгаа хүүхдүүд байсан шүү. Тэр төрхрал толгойх нь угаацлага байх. Тэгээд нөгөө нэг түрүүний тэр нөгөө гүрч гэдэг ясны дээр болох миний бодлоор бол ингэж гэдэг. Монголч одоо хоёр том автократ засагтай дарангуулалттай засагтай хоёр хэсэг ингэ доор байдаг. Тэгвэл манай улс төр бол одоо хоёр гадны хоёр хүчин нөлөөлөл аймаг байдаг. Тэгээ уусаа гадаад нөхцөл байдал ийм хэцүү байхад дотроо бид нар ч одоо нэг юм Монголоо тонжтой ирэмцсэн нэг юм амар хэцүү улс төрчтэй байгаад харин чи бүр найдвар болж байгаа юм. Тэгээ надад бол юу гэж бодож байгаа юм манай гадаад бодлого бол юу гэдэг юм тэр хоёр хүчтэйгээ тэнцүү байх одоо гурван төрчтэй яашин харилцаатай байх тэр бодлогоудаа хангаад дээрс нь гадны нөлөөг хязгаарлаад одоо тэрийг нэг амар зөв залчин гэж гэдэг юм уу тийм зөв бодлогоор тэрийг гэж яадаг. Тэгээд дотооддоо ингээд хүмүүсийнхээ ажинд тийм гаяа болоод байдаггүй хүмүүс энэ усыг боловч миний харж байгаа ганц найдварч гэх юм. Тэгээ ер нь бол тийм гүйцэтгэх хэрэг мэдл буюу энэ засгийн газар 3 зүйлээс олд хийж байгаа юм. Нэг нь орон нутгийн бидаас байдлыг рүү хандаж болдог. Хоёрдугаар нь нийтдээ чөлөө хязгаарласан чөлөөрөө халтсан зүйлийг хамгийн чухал нь бизнес хийж болдог. Ашигтай бизнес хийж болдог.
Манайх бол 14 мега тусдаг ингээд таанасаа юу ч бодоод олчдаг ингээд яваад байгаа юм. Тэгнээс засаг доолох нь үйл явц. Ерөнхий сайдыг анхнаас нь үзэл ойлгуулсан шалтгаанууд нэг ингээд энэ үед ер нь бол энэ гүйцэтгэх эрхмүүдийн тухай ямар ч ойлголт байхгүй. Тэгээд та нарыг ингээд хаасан ч парламентын засгийн тухай гүйцэтгэх эрхмүүдийн асар үлэн мэдээлэл болов. Ер нь танай бүгдийн байгаа нь та нарыг уншиж судлаад байна уу? Гэхдээ яг энэ чинь зүгээр юу шүү дээ ингээд бас л амар ингээ асуудал. Тэгээд яг хүмүүсийг амар одоо үүдээ парламент юу мууч гэдэг нэг амар салгаж ярьж чадахгүй байж болно. Тэгээд бид нар сонирхолтой байж болно чинь заавал. А гэхдээ зүгээр ер нь бол ерөнхийд нь бол ингээд нийтээр бол хадгалж байгаа болов гэж ойлгож байна. Яагаад тэгэхээр ингээд төрийн оролцоо авсан юм бол ингээд дампуурал ингээд байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь одоо юу гэдэг ингээд нэг гарига андуурах гэдэг шиг одоо нэг ерөнхий сайд нь орсноо засгийн газар орсноо нэг хурдлынхныгаа жоохон давбалсан байдаг гэж хэлсэн юм байна. Тэгээ ер нь одоо зүгээр яг мэдээж манай үеийнхэнд хүмүүс янз янзаар ярьдаг. Зарим нь бол ингээд айтайхан сайн болж ийн гэдэг. Зарим нь болохоор манай үеийнхэн шиг хэрэггүй хүмүүс алах гэдэг тийм. Яг мэдээж ингээд дунд нь ороо яхад ойлгож байгаа ч хүмүүс таарна, огт ойлгохгүй хүмүүс таарна, эх оронд хүмүүс таарна, эндээс сурдан зайлхсан гэсэн хүмүүс таарна. Тэгээ яг тэгээд юм чин дандаа нэг өөрчлөгдөж ховсож явдаг ингээд дандаа нэг нэг зогссноор ингээд байна гэж байдаг болохоор энийг одоо юу гэдэг залуу хүмүүс илүү улс төрийн эдгээр нэмэгтэр ойлголтыг одоо сайжруулах гэдэг юм одоо ингээд иймэрхүү юм суурайлах одоо тэр талын юмнуудыг тасалдгүй хийх хэрэгтэй. Бид нар хийж өөрөөсөө хийж чадах юмнуудаа бүгдийг хийж ш. Тэгээд дараа нь бүгд ярих хүсэл одоо байгаа нөхцөл ингээл энэ ч юм байна, тэр ч юм байна гэл ингээд тоочод явуулсан хүрээний бодлого бодлоо байдаг гэж. Энэ органик жигсаал гэдэг байгаа. Органик гэдэг үг яаж хэрэглээд байна? Би бол ямар ч жигсаал бол зорилготой байдаг гэж бодсон. Бидний зорилго бол оюутны хөгжүүлэх. Тэгэхээр зорилготой жигсаал гэж би бол тэрнээс яаж юм нэг юм сонин сошиал орж ирсэн шиг зүгээр органик жигсаал байсан гэж зохион байгуулалтгүй хүмүүс ирээд бөөгнөрхийг органик жигсаал гэж байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн зүгээр хийх юмгүй хүмүүс бөөгнөрөд байсан юм. Би бол энэ бол аюу зорилготой зорилгын төлөө хүмүүс эрхчлөөний хөдөлгөөн ирж шилмээр байгаа. Миний бодлоор органик гэдэг чинь одоо хүмүүс нэг өөрийнхөө хүслээр ирсэн гэсэн. Өөрийнхөө хүслээр тийм. Тэрээс одоо юу гэдэг нэг юм гин нэгэн карманд нь 50,000 төгрөг ч юм уу эсвэл 5 кг ах хийгээгүй органик гэдэг үг ашиглаж байгаа л тийм. Тийм баг тийм. Тэрнээс зорилгоо ч одоо тийм нэг царайг нь чарж байгаа хүмүүсийн гар болцсон. Гараа би одоо сүултээ орой жигнэсээ тороод болцсон ч юм одоо нэрээ яадгийн болын тийм. Яг ингээд юу эхний өдрүүд амар хүүтэн байсан дээ одоо ингээд яг цалингүй ингэж зогсоход бас чанга юм байна гэж бодсон шээж байгаа. Тэгэл би тэгээ бодсон шүү дээ төлбөртэй ч гэсэн бид ч бас хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг айгүй тийм юу одоо тэтгэврийн мэтгэврийн эртгэн тавиад одоо нэмэгдэл урамшууллын одоо сайн өгөөсөө гэж бас одоо тэр хүмүүсийг захиалдаг тэр хүмүүсийг хөсөлдөг хүмүүс бас зөвлөмөр байна. За яг өнөөдөр нэр маш сонирхолтой байсан баха. Залуучууд маш илүү смарт ухаалаг болж илүү их уншиж судалдаг болсон байна. Манай их ядаж та нар миний Google ашиглаад сурчаараа. Тэгээ шууд юм битгий итгэхээр тэгээ их хоорондоо хайргүй нэг ширхэгч байхгүй. Монголоо хэн нэг хятад өгчээ эсвэл хэн нэгнээ гадны гар хөл болгочих гэсэн хүн болвол монголчууд дотор бол байхгүй л та адилхан. Тэгэхээр аливаа юм эргцүүл бодоод тунгаагаад нэг яагаад ингэ хэлчих үгээд нэг юм эргцүүлэхтэй критикл гэдэг байгаа. Эргцүүлэх тунгаах тийм сэтгэлгээтэй байгаасаа